Video and Drain. Өмнө нь яг дулаахан аним ярьж байсан манай эд үзэж амжааг бол үзээрэй. Энэ удаа ч бас нэг тийм дулаахан гэгээлэг аним үзмээр санагдаад. Борон туслууд газар завсаргүй чигжин орчлон бүхэлд нь угааж байна уу л гэлтэй асгаж ахад шүхргүй байгаа хөгшин хүн залуу авхаа хоёрт өөрийн шүхрээ өгөн гунигтайгаар норон алхаж байх та. Хайрцагт намайг аваач гэсэн урдаа бичиг барьсан үл мэдэг шар амтантай таардаг. Нэг л тийм игдүүтэй борооноос өөрийгөө хамгаалаад навчинтэр тавьсан. Бас ухаалаг бололтой нөгөө хуудасаа эргүүлснээ ард нь байх тэжээх амархан гих бичиг үзүүлдэг. Гэхдээ л манад зайгүй гэж хэлхийн завдалгүй өөртөө зориул бэлдсэн мэд нэг шүхэр урдаас нөхж хахад яаж зүгээр орхиод явах бэлээ? Ямар төрлийн үйлдвэрийн нохоо гэдгийг мэдэхгүй бас ямар туршлахгүй болохоор дүүрүүгээ залгаад нэг ийм нохоолчлоо юу гэдэм бол яадим бол гэж асууж байхаар нөгөөх маань маш шивдлэгэн өөрийн байсан хайрцаг нь уулчиж байгаа нь их л ачиргалтай бас игдүүтэй. Дэндүү энгийн амьдралтай даруй хөмсгүй гэртээ ганцаардаж байхаар хантай ч юм уу гэж бодож байхад нь үзгийг нь авснаа шалан дээр нэг юм бичих гээд байгаа юм шиг байхаар нь цаас тавьсан чинь дээр нь баярлаа гэд бичигт нэг л итгэж өгөхгүй ямар гайхалтай сургуультай нохоо вэ гэж бодон танилцсандаа таатай байна гэж хэлээд идэх юмд гардаг. Үйлдэлүүд нь их л хачин байгааг нь бодсоор хамгийн сайн гэж зөвлөсөн хоолыг нь аваад өгөхөд нөгөө цаасан дээрээ амттай байна гэсэн бичиг игдүүтэйгаз дүүгийнхаа зөвлснөөр эмнэлэгт үзүүлж вакцин илэх юм байна штэ гэж өөртөөгөө ярьж хахад бүр айдас хүз. Тийм эмнэлгийн хүн чинь амьтанд хайртай байх нь мэдээч шүү дээ. Анх удаага ярьж байгаа охнээ нохоо юм уу, муур юм уу, коло юм уу гэхэд хаягдсан нохой өчигдөр олсон шинжилгээ хийлгэмээр байна гэхэд цаасан дээрээ нохой зөөлөн хандараа гэдэл бичсэн байгаа нь яавч ингийн үйлдэл биш ч гэлээ шинэ гэр бүлээ болгож авсан хүний сэтгэл санаа чухал болохоор тариа хийгээд шинжилгээг нэгээд дуусны дараа энэ өгцөн үү яав? Энэ нохой бол гэдэл ямар амтан болохыг хэлэх гэхэд цаасан дээрээ нохой гэсэн бичиг гаргачаад игдүүтэй царайгаар хараад байхад нь үнэхээр эрүүл байна гэдэл өнгөрдөг. Энэ игдүүг хараад агараа. Хоёртой шүү гэхдээ дахиж хизээж ирэхгүй заа гэсэн бичгийг нь л хардаа. Хүмүүсийн гадуур нохой муураа салхилуулж байхад нь адилхан салхилуулахаар явж байхад нэг залуу муурнууд тэрхлүүлж байгаад өө чи муур биш байна штэ гэхэд цаасан дээр муур гээл. Муур хизээ байхад самбар барьдаг гэсэн ингээл бас хөөрхөн хэрэлдээд байгаа юм да. Манай эзэн нэрээд миний нохой байгаамаа уучлаарай гэд аваад явах гэж байхад нь ихчээ наадах чинь нохой биш гэдэл хэлэх гэж яхад нь урдаас нь нохой. Гэхдээ ийм хөөрхөн эмэгтэй хайрлаж байгаа юмтан муурчээс нохойчээс яах вэ те? Гараас юм гарч өгөхгүй юу хийх билээ гэд нэг л тухгүй байхад илээд хэсэгч болов стрессээ тайлах амтантай байхгүй шүү. Ямар ажил хийдэг вэ гэд асуухад нь би зохиолч харин чи гэхэд энэ сонирхолтой байна уу гэдэл. Гадаа бороотой хүүтэнч гэлээ сэтгэл дотор нэг л дулаахан. Манай мөр ингээд аятайхан усанд орчдөг бол уул нь хөөрхөн л. За тэрч яах. Саяхан усанд орчоод бас амар барьцамтгай нөхөр байгаамаа. Түүнийг хаанаас ирснийг нь бодоохч бас өөрийгөө хаанаас ирснийг ч мэдэхгүй. Гэхдээ цаашдаач хаашаа явах нь ойлгомжгүйч одоо бол хамтдаа болсон болохоор аль алиндаа тухтай. Зохиолч хүний ажил бол их л хэцүү. Тэрийн ч ойлгоод ажилд нь саад болохгүй чимээг хүн харж байхад утсаа авснаа дахиж уулзахгүй гэдэл ширүүхэн хэлээ тасалчих юм. Өдөр цогтаа гарах гэж байхад нь хөөхөн шаргал өстэй охин ирснээ. Та нохоо тижээхэр шидэ юу? Хөөхөн юм аа. Яагаад тэтэр барьсан юм? Та өргөдөө тавсан юм уу? Гэхэд үгүй ээ надаас гуйсан болохоор л авсан юм. Ууг нь гэрээс гардггүй биз дээ. Та ажил ихтэй байгаа мó? Гэхэд манад хүү ирэх гэж байгаа юм. Уулзмааргүй байгаа болохоор гадуур салхиллаа гэхэд нь би ээжэд хэлчихэд ирээ хам салхилъя гэдэл нилийн цоглог. Өөрийнхөө нохоог дагуулад ирээ. Гэхдээ айгүй гоёор төсөөлжсэн чинь байхгүй цаг минут бүр архираад л эзэн зүгээр ээжиж манай муур нохоог л бүр үзэгчгүй байгаа. Нэг тухтай хөөрхөн байхад нь ууртай ширүүн төрхтэй хүн ирснээ. Гэртээ яагаад байхгүй байгаа юм гэд хүрээд ирэхэд нь би гэртээ байхгүй байгаа ирээд хэрэггүй гэж хэлээстэй аваа. Амар юм хэлгэн гэж бодсон чинь чамайг нохоо олсон гэхээр чинь харах гэж ирсэн юм аа. Ийм хөөрхөн нохоо юм уу гэдэл манай нохоог харчаад бүр ямар хөөрхөн юм бэ? Яг л сахиусан тэнгэр шиг үнэхээр игдүүтэй гэдэл эрхлүүлж өгдөг. Гэхдээ урдаас нь баяртай байна гэсэн бичиг үзүүлэхэд нь шок. Мангас байна гээл. Нөгөө хоёр нь чавьяастай амьтад их байдаг шүү дээ гэдэл аргалдаг да. Гэхдээ ийм үйлдэл бол аргалагдахгүй л дээ. Ах бол амьтанд хайртай гэж ихтэйхэн. Ааваасаа яагаад зүгтдэг вэ гэвэл дургуудаа биш аав нь нэрчээд дэндүү хайрлаад байдаг болохоор аав минь ядарч хуй дээ гэд бас дээр нь өөрт нь хэцүү байгааг нь мэдсээр байж огт шөмжилдэггүй зүгээр л дэмжиж байдаг болохоор тэр нь ч бас хэцүү санагддаг.
Өөрийгөө би сайхан сэтгэлтэй хүн биш гэж хэлдэг хэрнээ аавынхаа санааг зовоохгүй тулд уулздаггүй. Гадаа нь орж байгаа амьтны хажуугаар зүгээр өнгөрөөгүй ийм хүн сайхан сэтгэлтэй биш гэж үү? Ээж нь хүртэл яг аав. Нохоог нь хармаар энэ дарсан зургууд нь сарнцсан байна. Би очмоор энэ даанч завгүй байна. Чи одоо зургийг нь даруулаад явуулчих юм уу гэдэл. Гэхдээ зургийг нь дарах гэхээр угаасаа л өөрөө сарниулаад байсан юм байна штэ зөөлөгч. Угаасаа улаан юм чи. Гэхдээ л ойлгосон бололтой тайван орхиж байгаагаас нь түүний амьдралд орж ирээд ямар том байр суурьнд очсныг нь харж болно. Сая таны интернет гацсан уу? Тэгвэл Facebook дээр Бат Эрдэнэ Бадамцэг гэж хайгаад Starlink-ийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Монгол улсын хаанч ашиглах боломжтой хязгааргүй дата бүхий өндөр хурдны интернеттэй таныг танилцуулах болно. Ээж нь гэхдээ гандан бурахгүй шин харах гээд ирсэн байдаг шүү. Харчаад царай мотой жоохон тэнэгдүү юм уу? Хоолнд бол ногсгүй юм гэж. Гэхдээ чихэр чиний бид мүү гэд өгөхгүй байсан чинь зүтгэж байгааг нь хараад ээж их нь хайр урчдаг. Баг байхасаа л хин нэгэнд төвөг удахгүй хүмүүсийг тухтай байх гэж хичээдэг байсан. Гэхдээ л ягаад ч юм юу бодож байгааг нь найзууд нь мэдэхгүй мэдэх гэж хичээгээд ч өөрийн сэтгэл санаагаа ил гаргадаггүй байсан. Хуучны танилуд гэрт нэрээд хамгийн түрүүнд нохой шиг муур шиг нохой ч юм уу за юутайч тижээвэр амтэн чи хөөх юм аа гэж хөөрдөөл. Энэ гурвал хамгийн тухтай найзууд нь манай нохой бол өөрт нь бэлэг өгсөнтэй нь гоё харьцаад элбэнхтэй адилхан юм гэж хэлсэнтэй нь муухай харьцаад байгаа. Хэдий хоолн дуртай байсан ч элбэнх гэд хэлүүлсэн болохоор яг нүр өгч харагдаач. Найзуудтай нохойныхоо юу чаддгийг нь харуулах гээд амар магтсан чи ичээд л. Гэхдээ бичлэг хийх гэж байгаа болохоор яа харахгүй цухтана л та. Тэр хараад байгаараа гомдсон байгааг нь нэрээ манай гол дөрвөн эмэгтэйг Пүүжүү гэдэг. Пүүжүүгч ч гомдсон гэдгийг нь ойлгоод энэ миний хамгийн сайн найзууд болохоор чамайг танилцуулмаар байсан юм. Уучлаарай гэд хэлсэн чинь саяны гомдол нь бүр орморгүй. Пүүжүүгч ихтэй хоол хийж чаддаггүй байсан болохоор л хоол хийдгүү байсан юм байна лээ штэ. Харин найзууд нь бол хөөргөн хоол хийж игдэг. Нүдний шилтч өөртөө дургу байгаад байгаа болохоор аргадах гээд өөртөө зориулаад эрүүл хоол хийж өгөөд л эвлэрчэж байгаа юм чин. Гэсэн чи юу вэ? Зүгээр л хоол нь таалагдсан байж. Урдын эдэл далаад очиж сэлхүү гэхэд нөгөө л нэг үгүй ээ гэдэг хариулт. Манай царай мод ч бас явмаар байна гэхэд үгүй ээ юу н хөгжилтэй гэж олуула ганцаараа явах гоё гээд үнэхээр интроверт. Гэхдээ энэ удаа ганцаараа биш хоёулаа шүү дээ. Далаагаас айгаад байгаа царай мотод анхаарад л анх найзууд нь ном уншихаас өөр зүйл мэдэхгүй пүүжүүдээр ирээд хинтээж дуурдгүй байхад нь түнтэй найзууд болсон. Дими идэж барахгүй хэрэггүй зүйл авахгүй гэж боддог байсан ч яагаад ч юм одоо дими зүйл биш юм шиг. Ганцаараа л талаан чимээг сонсож давлгаан үнэрийг үнэртэн зуны нарыг мэдрэн суух нь сайхан байдаг ч ягаад ч юм энэ удаа хамтдаа байгаа болохоор урд урдынхаасаа илүү дулаахан. Найзууд нь ч юу бодоод байгааг нь сайн ойлгодгүй ч тийм л хүн шүү дээгээд энэ занд нь л хайртай хүлээн зөвшөөрч гисэн. Надад чамд хэлэх маш чухал зүйл байна. Тавих үгүй юу? Ээжэд хэлэн шүү. За ойлголоо. Тэгэхээр хос бодолк ямар өвдөө? Үгүй. Тэгнэ гэж мэдэж байсан юм а. Тэгвэл энэ гэдэл царамуутчаас эзнээ дуурайгаад ийм юмд дургу болоод эхэлсэн байна лээ. Аавынх нь хувьд бол хослуулжл хөөрхөн болчихно гэдэл. Гэхдээ бүх гуйлтыг нь ээжэд тамхи авсны чинь хэлэн шүү гэдэл аавыгаа буулгаад авчиж байгаа юм чинь. Зөөлөн шиврэх бороо гинтэл ширүүлсэн ч дахиад л шүхэргүй. Дээрээс нь бүр автобуснасаа чоцроод зүгээр л тэр чигтээ алгасаар байгаад шалбнорсоор гэртээ гунигтай орж ирэхэд нь яг л өөрийг нь хүлээгээд альчуур бэлдээд байж байх хин нэгэн байна гэхээр их л тухтай. Бороо орж байхад борооны чимээг сонсох дуртайж аянга цахилан бороо ширүүсгэн үнэхээр амир. Аав ээж хоёр нь охинтойгоо аль болох хойр байх гээд эрх бям гарагт болох галын наадмыг үзгүү гэхэд нь пүүжигч зөвшөөрөөд өө нэрэ хурш айлынхныгаа дагуулад явчих уу гэсэн чинь манай царай мотын траман сэтэрчдийн өмнө нь нэлийн л тотон болоод ах шүү гэсэн үгүй бололтой. Ээжийнх нь хувьд бол тэр өдөр явмаар байвч ажилдаа байсан болохоор охинтойгоо явахыг зөвшөөрдөг. Японы баярт анх удаага явж байгаа жаахан охин энэ нэг хэрхий мангаар нэг ойлгомжгүй хүн гурвыг ээж аав нь ирж аваад л манай ах бол өөрчлөгдөхгүй тэр мэдээж. Пүүжигч хинээгээд ураагаад юм болсон гэдг нь бас ойлгомжтой л юм байна лээ. Зуны баяр хөл хөдөлгөөнтэй амттан идэж хөгжилдөөд л гэр бүлийн хөгжилтэй баярлдаг. Пүүжигч хальт хоол авах хооронд царай мот алга болоод хэрэндээ л хайн идхийг хүссэн авахыг хүссэн газруудаар нь хайсан ч олддоггүй. Ингэж их хинэгийн санаа зовоогүй удсан юмсан. Ууг нь энэ солиотыг л үзэх гэж гэрийнхэнтэйгээ хамт явахаар шийдсэн шүү дээ. Хичнээн хайсан ч үнэхээр олдохгүй. Азар сүүлэн нэг бут руу орж байгааг хараад дагаад явсан чинь бүр үгийг нь сонсохгүй гүүгээд алга болчихдог. Арай гэж гүйцээд ирэхэд нь нэг зүйл үзүүлэх гээд байгаа юм шиг байсан нь үнэхээр гайхалтай газраас харуулахаар энд дагуулж ирсэн бололтой. Тэр ч бас энэ солиотыг анх удаага хин нэгэнтэй үзэж байгаа байх.
Галт наадамч дуусч зун дуусны гэлтгэн намар эхэлж өвс ногоо шарлан дараагийн ажлын төлөвлөгөөгөө хүлээлцэж байхад редактор нь манганы зохиол бичүүлмээр байна гэж нэг хүн холбогдсон. Гэхэд Пүжигч манганы талаар нэг нарийн ширээнийг мэдэхгүй болохоор зураачтай нь холбогдохоор болоход эхний ээлжийн редактор нь нэлээд албаны хүн байдаг ч яг зураач нь амар сандруу хүнтэй ойлгохтой яриа өрнүүлж чаддгүй өсвөр насны хүүхэд байдаг. Сандарч яриа гэж ороход нь Пүжигч танилцандаа таатай нь гоё эмэг байна гэж хэлсэн чинь нөгөөх нь бүр сандраад баларсан. Зөвшөөрөөгүй ч ямар сэдвэр бичих нь ойлгомжгүй зүгээр л бүх зохиолыг өөртөө даатгachж байгаа болохоор уг нэг ажлыг авахгүй дээ гэж бодож байхад нь зураач охин нь амьтанд үнэхээр чин сэтгэлээсээ хайртай байгааг нь анзаараад өөрийн мэдлгүй зөвшөөрчдөг. Салхи үеийн илбээд тогтож ядаж байсан шарлсан навчсыг модноос нь салгаж намар болсон байсныг ч анзаараагүй явахт нь өөрийгөө мэдрүүлэх гэж байгаа мэт хөл доор нь шарлсан навчс сучаад л хүмүүс завгүй гэж байхдаа мод хизээ ногоорсон юм бол эсвэл хизээ шарлсан юм бол гэдгийг нь гинтэл анзаардагч амьтад бол анхны дахианаас эхлээд анхны унсан навчийг ч мэдэрдэг. Зөөлнөр үлээх салхи нүүр илбэн үнэхээр үзэсгэлэнтэй гэдэг зүйлийг хүмүүст яаж илэрхийлэх нь үнэхээр хэцүү юм. Юу ч бодлого хөгжилдөж байгаа энэ цариамууд л хамгийн цайлган нь байх. Гэсэн юу вэ тарвагчин баах өргөстэй самар аваад ирэхээр нь хаглаад хараад чанаад идий гэсэн чинь шууд түүхийгэр нийтчих юм. Түүхий юм аюултай штэ. Алим өгөхөд нь санаангүй унгааснаа угаамаар байна гээл сая л түүхий самар идчихээд яг угаагаа зогсож байхад нэг охин ирснээ. Илбэнх байна. Энэ зэрлэг үү гэж авсан. Үгүй энэ миний нохой байгаа юм гэхэд нь нохой алим угаадгүй эзэн нь угаадаг юм штэ гэхэд нь үнэндээ илбэх байгаа юм аа гэж өнгөрдөг. Манай хөөе би хөөрхөн байгаа биз дээ хэлэх зүйл байхгүй юу гэж өгдөгдөл. Аав нь харин урд урдын хасаа их ирдэг болчихсон. Энэ удаа алим авчираад өөрийн гараар олон өөр төрлөөр хийж өгөөд явдаг. Аавыгаа гаргаж өгөнгөө гадуур салхилж байхад нь нэг ягаан өстэй охин тануугүй байна гэхэд нь нөгөө өдөр таарсан нүдний шилтэй охин үгүй наа чи илбэнх гэд Пүжигч өдөр тоглож хэлсэн юм аа үнэндээ ирлис нохоо байгаа юм гэхэд нь нөгөө ягаан өстэй муур шиг охин чинь нэг тэврээд үзэж болох уу гэснээ. Нохой муурны өрмөц хослол гээд л хөөхөн нөгөө нүдний шилт бол ягаад худлаа ирсэн юм таалан хэлбэнх гэбэстэй анх удаа илбэнх хараад их баярлсан байтал гэхэд уучлаарай чи гэхдээ илбэнх гэж харсан бол илбэнх л гэж бодно шүү дээ гэхэд нь яавч ирүүл биш гэдгийг. Нохой мууртай байхт ажиллагаа ихтэй шүү. Нэг гэртээ хоол хийдэггүй хүн чинь хүсэн бөмбөлгүүдийг нь хараад сарны баярт зориулан хоол хийгээд гайхалтай том сарыг харангаа идээд энэ нөхөр болдог бол сарыг идэхний янз нь номоо уншингаа гадуур салхилж байхад нь латин маягийн хөгжим тоглосон нэг өвөрмөц охиныг хараад тарвагчин гал сурчдаг юм байгаа зү. Гэрт нь Пүжигчтэй яг адилхан гэхдээ эрэгтэй хоолойтой хүн зөксөж ахыг хараад шок. Ихэр хүн гэж мэдгүй болохоор аргачихгүй л дээ. Гэрт нь тавилга угсархаар ирсэн энэ ихэртэй нь Пүжигчийг дэлгүүр явсан яваар хойлох нөвлөгнө шүү дээ. Харахад яг л Пүжигч хэрнээ бүгдийг болохгүй цаашаа бай гэд байхаар нь эсэргүүцсэн чинь игдүүтэй юм салхилах уу гэхэд нь хурц гэж байгаа юм. Салхилаад явж байхад нь нөгөө юмч тараад нохоо биш гэдгийг нь яг хэл гэж байхад нь дахиад л нохоо гэсэн бичгээ үзүүлээд гуйцгаж байгаа юм чинь нохооныхоо ямар үйлдвэрийн болохыг ярилцаж авах хооронд бүх ажлаа дуусгачихсан дүүн манай тарвах шиг нөхрийг өндрөөсөө айдаг гэдгийг мэдчихэд хөөрхөн шоколад л. Энэ үеэр гаднаас ихэр дүүгийнхэн эхнэр нэрээд түр байхгүй хоорондоо хараад өгөөч гэд нэг аимшигтэй нөхрийг үлдээчээд явдаг. Муур гэж ихээ сонио амтан. Цугтаа тоглох гээд бүх тоглоомоо өгсөн ч тоохгүй, өөрийнхөө хоолыг өгсөн ч идэхгүй, бичиг өсгөж мэдхгүй, дээрээс нь бүр хамрыг нь мэжаад л үнэхээр цуг байхад хэцүү нөхөр байгааз манайхч найрсаг байх гэж хичээж байгаад баярлаа гэж талархаад л муур дөнгөж ирж байгаа болохоор тасаагүй газар хэцүү байх бас ихэнх амьтад бичиг үсэг мэддэггүй юм гэхэд гайхаал хэдийгээр уулзаж ярилцаад хамт тоглосон ч тотонсохгүй байж болдог гэдгийг анх удаага мэдэрч байгаа болохоор жоохон тайвшруулахад би тотонсмоор байна тантай тотонсож чадсан болохоор гэж авдیں۔ Гэхдээ хэд их хүчлээд байсан болохоор нь дунд нь хориг тавьсан ч муур одоо арайд ирсэн бололтой. Игдүүтэй нөхдөөд ч болдоо. Энэ удаа өгсөн хоолыг нь идээд долоогоод л бүр найзууд болчихлоо шүү. Салхилангаа дүүгийн даа ирэхэд бас нөгөө муурын таньжил байна. Тарвах хайцсан бэ гэж үү? Энд байна. Гэхдээ энэ нэгнийгээ мартчихсан байна гэж байх уу? Эдний дэрсэн шалтгаан нь хулуугаар гэрлийн чимэглэл хийх. Пүжигч анх удаага хийх гэж байгаа болохоор нэлээд сэтгэл хөдлөлтэй. Гэсэн нөгөөдг нь хүртэл анх удаага хийж байсан байдаг шүү. Игч гэхдээ яг л нэг дүрэн байх хэвээр заавар нь юу байна гэд хайж байхад дүүгийнх нь эхнэр бол дотор талын үрийг гаргаад үлдсэнгийн зохиогоод хийчихэл та гэд. Харин энэ церемотой таргыг муурн тоодгүй. Яг хөө муурны төрлөх занал энэ юм байна. Яг хөвдөө те. Өөрийгөө сатааруулах юм хайгаад байна гэсэн чинь юу вэ? Хажууд нь унтах гээдсэн юм уу? За зүгээр л зөнгөөр нэрхсэн дээр юм байна. Энэ хоёр маань ч бас нэлээд амжилттай байгаа бол л дээ. Пүжигч дүүгийнхаа эхнэрийг нь сайн амарч чадах болов, өвдөх болов, бас төрсний дараа ажилдаа эргэн орж чадах болов гэж санаа зовж байгааг нь анзаараад сэтгэлийг нь багч болдов дэрдүүлэх гэж ирсэн юм байна лээ. Тэр нь ч амжилттай болсон.
Их ч ууг нь авахгүй гэж бодож байсан зохиол авчихсан болохоор олигтой санаач орж ирэхгүй тэрэндээ стресстэд хийж болох бүхий л юм хийдэг. Амтан эсний дүрээдэг гэдэгч энэ бас л чангуу. Гэтэл манай тарваг бичиж чадхаа бэлдсэн байдیں۔ Гэхдээ зүгээр л үзгэн харанаагаар бичиж чадахгүйсэн юм аа санаа зовлтгүй. Пүжигч тэрийг нь анзаараад гялс авахар явдагч. Хэлсэн тайлбараас нь болоод худалдагч нь жоохон хүүхдэд юм авах гэж байгаа мэн гэж бодож байсан ч авах эзнийг нь хараад л шууд хайлаад хамаг байдлаараа л тайлбарлаж хамгийн боломжнуудыг нь санал болгодог. Шинээр авсан самбар маркер нь бичгэд үнэхээр тухтай амар. Гаднаас орж ирчээд ус жуухгүй амаач ангахгүй харна амаа ангаадаа гэсэн чинь цохорхон амандаа эцэн хамт унтмаар байна гээд л гэхдээ болохгүй штэ. Хөршийнхөө охинтой салхилангаа хүүхдийн төсөөллийг амьдлуулж жүжигчилсэн тоглолт хийгээд элэв сурж байгаа охиныг дэмжин бас нууцлаг таавар таалгуулдаг. Та нар ч бас таах гээд үзээрэй. Хизээч хурж чадахгүй хүн тэр хин бэ? Хариултыг энэ охин шиг олоогүй өмөсч байгаах, болсон өмөсч байгаах. Хариулт нь л чи өөрөө. Энэ тарваг гэхдээ үнэхээр ирэх юм балай. Малгай өмссөн ч тэрийг нөмснө гэж үзэн нууцаар амтан хусч идэн бас л хөвжөлтэй гар шүү. Маргааш нөрөө бүргэр идээд хулгаагаар юм идсний шийтгэл гээд өгөхгүй байсан ч яалтчгүй хайр нь хүрээд удаан дэвчиж чадахгүй амттай өгчгийн. Юм уншуулахгүй өдөөд харна. Бөө хүнд байна гэд хэлсэн чинь уурлаад л манай нэг эмхтэй аха хөнгөн гэж хэлгийж уурлаад л. Өдөржин унтаад харна. Сэрэвэл баярлна гэж бодоод бодсноор өсөрсөн чинь за юутэй ч бол муур биш юм байна. Амтэнч бас шүдэ байгаа жахад манай дүүнэр ч гэсэн шүдэ байгаа чившээрээ за. Цохиолын их бэлтгэлэн зураачт нь таалагдсан бололтой залгаж яриад л баярлснаа хэлээд нэрээ амтан тийжих гоё юу гэхэд гоё л доо гэж эргээд харсан чинь шинээр авсан тоглоомоо будаа болгочихсон байхаар нь үгүй гоё биш. Яг нохоо юм гэхээр тэгээд муур шиг их цантай болохоор жоохон гайхаад л буцаад орсон чинь нөгөө их цантай тоохгүй амтан чинь хизээ ирэх бол гэсэн шиг үүдээ ширтээд сууж идэг. Та нар энэ бичлэгийг үзчихсэн үү? Муур нэзнийхээ хоолойг сонсоод уйлдаг. Игчийн ажил нэг л урагшгүй, шин санаа орж ирэхгүй, амьдрал нь нэгэн хэвэн байхад хэвэн биш болгож байгаа нэг л зүйл байгаа штэ. Зүгээр алин мэдхүү гүзээлцгээдхүү гэхтэл амар нухацтай боддог. Маргаашийн талаар бододгүй түүнээс л магадгүй байх. Өдөр болгон ижлэгэн биш. Зүгээр л юу хийх, яаж хүлээж авахаас нь хамаарна гэдгийг ойлгож байгаа мэт. Нугас гангалтан шинэ ертөнцтэй танилцж байгаа хүүхдэд мэддэг зүйлээ ярьж өгөөд л манай энэ бол идчмээр л байгаа юм шиг байна. Нэг үе бодвол ганцаараа биш хөвгөлтэй өнгөрөх өдрүүд энэ хоёрын л ач байх. Хүүхэд амтай хоёрч яалтчгүй хүнд баяр баясгалан авчирдаг шүү. Яг л хүүхдүүдэд зориулан төсөөлийн ертөнцийг нь амжилуулж өгдөг. Энэ хүнд энэ хоёр ч ихсэн хайртай. Энэ охин ийм сониуч байгаа нь Германаас ирээд удаагүй болохоор бас гэртээ германаар сургуульд англиар ярьдаг болохоор японоор ярилцах ганц хань гэхүү дээ. Та нар шувууны үед олцоод нисгэж оролдож байсан уу? Хүний сэтгэлд хүүхэд насан том болсон ч байж л байдаг байх. Пүүжигч гадуур явчихаар энэ гэр нэг л тохгүй болчих юм. Хийх юм ч олдохгүй гонхтой. Игч харин редактортойгоо ажиллаа өдөржин хичээд харахад нь анх удаага л юм удаан цуг байгааг болохоор бүр гомдсон. Ирээд баг хагас жил болж иж анх удаага л дуурдаг. Тэр нь хөөрхөн санагдаад инээсэн чинь уурлаж байхад инээлээ гэж уурлаад энэ маань яалтчгүй эмхтэй болж тарлаа. Анхны цас будрахтай зэрэгцэн найзууд нэрж хөл хөөртэй нэг өдөр өнгөрдөг. Энэ хоёр гэхдээ одоо ч учруулаагүй ч нэгэндээ хайртай хэрнээ хэрэлдээд байдаг хосууд шиг л нилээн халаад их чихүү уул тасарчин гэж бодоод нохойтойгоо хамцэлхэл гардаг. Цас зөөлхнөр будраад гэхдээ харагдаж байгаа шигэ тулаахан бол биш. Багаас нь л өөрийг нь хайрладаг байсан найзуудаа царай мотод ярьж бас түүнийг ямар газраас ирснийг нь асуугаад л гэхдээ одоохондоо хэлмээргүй байгаа бололтой. Нэг л мэдгээд уран хавар ярьж гадуур зугаалж явахдаа хөршийнхөө охинтой тардаг. Ууг нь зохиолч гэдгийг хэлээгүй байсан юм. Тэгсэн харин мэдчихээд таныг байнга л ажлын цагаар салхилаад байж байгаа болохоор ажилгүй хүн гэж бодсон гэж байдаг шүү. Найзууд нь ч ирж танилцаад хамтдаа цай уухаар болдог. Энд нэг хөөрхөн зүйл болно. Тэр нь хүүхдийн ээжээс цуг явах зөвшөөрлийг нь авахаас гадна харшилтай эсхийг нь асууж байгаа юм. Пүүжигчийг зохиол бичдэг гэдгийг мэдсэн болохоор бүр юу бичдгийг нь мэдмээр санагдаад байж өгөхгүй. Анхны номын нээлтэндээ сэтгэл хангалуун бус байхад нь найз нь л ир дэмжиж байсан. Гэсэн ч найзтай ямар ном гэдгийг нь хэлээгүй. Тэгэхээр энэ хүүхэд ч ямар юм бичдгийг хэлэхгүй л ахал та. Энэ хоёрт бол амар сонирхолтой л байгаа юм шиг байна лээ. Игчийн хувьд энэ ном болон бичсэн хоёр ном нь өөр болохоор одоохондоо дотны хүмүүсээс нууцлж байгаа. Учрах ёстой хүмүүс учирдаг гэдэг шиг зөв нөхцөл бүрдүүл уншихал байх. Гэхдээ чихэнд нь хайр дурлалын талаар жоохон бичдэг болохоор хичээд байд юм а гэдэл шипи өгдөг. Хүүхэд гэдэг ийм гинэн цайлган. Харин тарваг бол уншчаад зориулж идчихэж байгаа штэ. Тэгчээд бас эрэг байгаарай гэдэг амаа зэвүүн дурагч нь гудамжаар салхилж явсан хоёр хүн эзэнгүүн хоололтой хөөрхөн юм тижээ гэсэн чи араас нь манай эзэн гараад ирдэг. Энэ хоёр хүн пүүжигчийн хуучны танилуд. Гэхдээ зохиолч нар зарим нь арай л хачин байх юм а. За тэр чихв.
Байнга л хэрэлдэж нэгний ядуулж явдаг хуучин хоёр танилаа хараад хүмүүс том болсон ч нэг өөрчлөгддөггүй бололтой гэхтэн. Үгүй дээ маш их өөрчлөгдөж үнэхээр зөөлөн хүн болсон байна. Хүүхэд байхдаа байнга л бодолд авцсан хүнтэй ярилцдаггүй хүн байсан. Энэ нөхрийн лач байхдаа гэдэл. Цаг хугацааж хурдаг юм аа. Уух юм авах гэж байгаад зоосоо унгаацсан биш нөгөө зоосныхаа нараас ороод тас харуулцдаг. Хүүхэд амтай хоёрч халтар болох туртай л да. Угаасаа усанд орохгүй гэж бас гүрийгээд байгаамаа. Игдүүтэй амтны асрангаа ажиллаа хийгээд л өдөр хоногуд нисэх мэтэл өнгөрсөөр энэ хоёр маань бүр л татан болсоор. Хуучны танилуд нь өмнө таарад анимашныхаа зохиолыг бичүүлэхээр гухт нь бодож үзье гэж салсан юм. Тэгсэн бүр ажил хэрэг болгочихсон зөвшөөрөхгүйгээд байхдаа л гуйсаараа зөвшөөрүүлчихдэг. Өмнөх ажлаа дууссан болохоор шинэ ажил авахд асуудалгүй л дээ. Энэ удаагийн хамтарч ажиллаж байгаа хүн нь маш ажил хэрэгт ажлаа чин сэтгэлээс хийдэг болохоор нэлээд урамтай. Найзуудынх нь хувьд багасаа л зохиол уншиж суудаг гэсэн тэр нэг охин нь зохиолч болчихсон бас сэтгэл даахаар хүн гэдгийг нь мэдэж байгаа болохоор их л баяртай. Ажлаа хийж байхдаа жоохон залхуурсан чинь дэмжээд л. Гэхдээ энэ удаа нэлээд шургуу ажиллаж байгаа бололтой. Юм ундагсан ч тоохгүй, хоол өгөхөөч мартаад, өөрөө ч хоолоо идэхээ мартаад, магадгүй түнд ганц энэ тарангуул санаа тавьж байгаах. Хүн бүрэл зохиолч гэдэг мэргэжлийг сонсоод мөрөөдлөөр амьдраад л өссөн цагтаа унтаад өссөн цагтаа босоод нэг ном гаргачвал байнга л орлоготой гэж бодож ярьдаг ч үнэн хэрэгтээ шин санаа бодож олох төвлөрөхгүй бол олигтой юм гарч өгөхгүй байх гээд ард нь байх хэцүү талуудыг боддгоо болохоор зохиолч гэдгийг нэг их хэлээд байдаггүй. Олон өдөр суусны эцэст ажлынхаа ерөнхий арамыг амжилттай гаргаж хуучин шигээ эрхэлдээд л игч номонд хүүхэд байхасаа л дуртай байсан. За энд нэг хэрэг тарьсан. Найз нэрээд гунигтай байгааг нь анзаарч амтад билуу идэж байгаад цугтаа салхилаад л. Гэхдээ найз нь бүр амар амьдрал идэвхтэй. 2 билуу идсэн чинь 500 ккал. Тэгэхээр их алхах нэ гэдэл. Гэхдээ дэглэмээ тоодгүй юм байна лээ. Дэглэм барьж байгаа ч идэх туртай гэхүү дээ. Гисэн ч яхав. Нэг л амьдрах юм чинь сайхан аялах хэрэгтэй зугаал идмээр байвал ид гээл хэлэхтэн. Яхав тодорхой бүс нутаг хэсэг газар гоё байж болох ч тийш явах зам нь дарамттай санагдаад бас хол болохоор хэцүү гэд ихч бол сайхан залхуу хүрээд байгаагаа тойруугаар хэлчихэж байгаа юм чинь. Гэхдээ аялал бол заавал хол явахтаа биш шүү дээ. Зүгээр л ойрхон салхинд гарахтаа сайхан бэлдээд л бэлдэх үйл явцаасаа хүртэл таашаал аваад л явчаад ирэхэд аялал биш гэж үү дээ. Гээд найз нь бол үнэхээр өдрөг. Гунигтай үедээ найзтайгаа уулздаг болсон нь их том амжилт шүү. Бас зөндөө их алхдаг болсон. Далай намуухан дэлгэн шувуудын хөнгөн салхийг хүлэглэн нисэх нь үнэхээр тайван. Зохиолоо бүрэн дуусаад ажлаа хүлээлгэж өгтөн нөгөө залуу чинь бүр гутарчихсан. Яасан гэсэн чинь хитрхээ сайн зохиол болсон болохоор анимашнд нь хийх ажил айгүй их болчихсон. Баярлаад бас гутраад байгаа. Цаг хугацаач урсан өнгөрч нэг л мэтгэж зохиолын нээлтийн өдөр болж гайхалтай болсон бүтээлийн үзэн багангийн найзуудтай ийм мундаг болсныг нь магтаад явдаг. Их зохиолыг нь сайн гаргаж өгч тэрийг нь амлуулсан хүмүүс гэхээр мундаг гэхгүй яах блэ? Манай ихч өөрийн зохиолыг кино болон амлах эсвэл ном болон хэвлэгдэхэд нь баярлах гэхээс илүү айдаг. Энэ хорвоод зам засгаас эхлээд өдөр бүр чимээг хөхөн чухал ажил хийж байдаг хэдэн сая хүн байхад өөрийгөө хэрэгтэй зүйл хийж байгаа болов гэж их айдаг. Удаа уулзалтаагүй байж байгаад уулзалтаж байгаа юм чингээд сайхан хүнсээ цуглуулад ихч нар гадаа талбайд сэлгэлдэг. Энэ аялал магадгүй амьдралын олон өнгөний гэгээлэг нэг өнгө байх. Хүний амьдралд эд зүйлс бол хэрэглээд л өнгөрөх зүйлс. Хизээ нэгэн цагт хэрэглэндээ л гэж хадгалаад байх юм бол хогоор дүүрэн шүү дээ. Тиймээс найзуудаа хэрэгтэй зүйлс байвал аваарай гэд хэрэггүй илүү өмсдгөө хувцснуудаа хайж номнуудаа хандуулахаар ялгаж ахт нь найз нь хувцсуудыг нь хайжилж юм хийгээд л энэ бүхэн таргуунд л их хүн тусаж байгаа бололтой битгий хаяач гэж гуйгаад л тэр өмсгөө байж түүнд ямар хамаатай ингэж бодохч чамд хог болж байгаа зүйл өөрхийн нэгэнд хэрэгтэй үе байдаг шүү дээ. Яг адилхан загвартай хувцсны дундаас энэ хувцастай явж байхдаа түүнтэй анх таарсан шүү дээ. Нандинаж байсан байх нэ. Найз нь харин хуучин хувцсуудын загварлаг болгож холж солиод нөгөө найз нь харин илүү гарч байгаа үлдэгдэл авралгүй болсон хувцаар нь бүдүүнээ тоглоом хийж өгье л дөө гэв. Гэхдээ их ч ойж чадахгүй болохоор энэ санааг мартъя. Чухал зүйлсээ авч үлдээд л үлдснийг нь бодсны дагуу хаях байх гэсэн хариу үгүй. Игч ойдлын талаар ном авч анх удаага л утас зүү нийлүүлдэг. Сайн уйсан байгаа зү. Хөөхөн чихмэл. Орой бүдүүнийг унтуулж аваад л найзуудтайгаа боулинг тоглох болоход нөгөө хоёр нь өөрөөс нь илүү нохоод баг санаа зовоод байгаа юм шүү. Өөрөө ч бас санаа зовж байсан л да. Гэхдээ найзуудаараа сайхан гарч хөгжүүлж чаддаг. Хизээсүүл найзуудаараа ингэж их хөгжүүлтлөө. Борооны улирал энэ бол пүүжигчийн хамгийн дуртай цаг агаар. Борооны үнэр чимээгээд л яагаад дуртай гэх асуултанд тоочны хариулж чадахгүй дайгайхан гадуур алхаж байхдаа их л бодсон ч үнэхээр хариулт нь олдохгүй. Тарбагны хувьд бол бороо их үнцэнтэй дурсамжтай холбоотой болохоор л дуртай. Энэ удаа яагаад бороонд дуртайг нь асуухад хариулмаар байгаа биш мэдрүүлмээр байгаа бололтой. Бороо завсаргүй шаагж байгаа ч нарны гэрэл тэрэнд нь тусаж солонгорон хугараад л үзэгсэлэнтэй бас хөвжөлтэй.
Видео Андерейн бол ганцаардал, тайвшрал, дотоод ертөнцийн тухай маш нарийн мэдрэмжтэй аним. Үүнд гардаг нууцлаг амьтан бол тодорхой нэг төрлийн амьтан биш, харин бидний доторх ганцаардлыг хуваалцах, сэтгэлийг тайлгаруулах бэлэгдэл. Бороо бол буйныг шаналлыг илэрхийлдэгч, нэгэн зэрэг шинэглэл хариуцлыг илэрхийлнэ. Анимын томоохон үйл явдал бус жижигхэн чимээгүй мөчүүдээр хүний оршихуйг өгүүлдэг. Тиймээс тэр амьтны нууцлаг гарал үүслийг тайлбарладаг. Харин үзэгч хүн бүр өөрийн сэтгэлийн байдал тулгуурлан өөрийн утга учирыг олоосаа гэж зориуд иргсэн баг.